Богино хугацаанд хүмүүс маань хурдан үр дүнгээ үзэх сонирхолтой байдаг шүү дээ. Гэхдээ эрүүл аргаар. За яг тэрэнд л зориулсан ер нь бол гэж хэлэхэд болно доо. Ялангуяа ингээд арьсан сулраад байгаа хүмүүсээ бол анхаарал нь ашиг хандуулаарай хэлмээр. Арьс чи өнгө алдсан, суларсан. Бага бол унтахтаа ингээд түрхээд жоохон зузаахан түрхээд унтчих. Өглөө зүгээр хараараа нүрээ. Үнэхээр миний хэлж байгаа танд үйлчлэхгүй байх юм бол та надтай заргалдаараа гэдэг шиг. Давхар ингээ уруулан дээр түрхэгддэг. Чихний хажуудлын хоёр үрчлээ энэ дээр түрхэгдэж өгдөг. Хатгаараа ингээ татаад ингээ чангалж өгдөг болохоор тэгэхээр нүүрний бүсгийн бүхэл хэсгүүд дээр та түрхээд өгч болно. Урмлын гаралтай учраас үний бид ямар нэгэн сөрөг нөлөөгүй. Тэгэхээр та яг хурдан хугацаанд үр дүнгээ үзэх зүйл хайж байгаа бол энэ маскыг нэг удаа аваад эргэлээд үзээрэй гэж хэлж байна. Давхар ирүүний яг энэ хэсгүүдээр бол өнжиж өгөх магадлалтай. Энэ хэсгээрээ тавиад үзүүндээ ингэж тавьж өгч байгаа. За ингэж тавиал тэгэл масктаа хамт унтандаа зузаан нэмэг нь бол иймэрхүү маягаар тавихад бол яг болно. Маска нэг 60-аас 80% хаттал нь босоогоороо ч юм уу хагас ингэж толгоо ингэж зөө хараа тий. Тэгээд тэрнээс хойш хатангууд нь унтчих болно. Юмд наалдахгүй. Өглөө авахд бол авсаархан одоо амархан гэсэн үг. Доороос нь хулаад авчин өөрөө хуулагдчихдаг болохоор. Члөөтэй хэсгүүд дээр илүү ингэж төлхөө маань тавиад өгч болно. Нүдний энэ хэсэг гэж болно. Одоо ингээ харах юм бол арсны бүхэл хэсэгт тавигдж байгаагаар давуу талтай.